Самцана Неплийн сургууль зуршлын зөвлөлт хэлж буй хичээгийн бодлогын баталтууд өнөөдөр болохоор хичээгийн 2020 оны 2 дугаар шинжилгээ ухаан физик бодлого 5А гэсэн юм байна. За тэгсэн чинь яхин D брокколи гэдэг юм болоо. Дэлгэн юм байна те. Электрон дэлгэн гинэ. Ерөөс ингэж вакуум дах электроны кинетик энерги нь K юм байна. Энэ үед яхин электроны дэлгэн буюу энэ материалын дэлгэний урт нь буюу брой дэлгэний урт нь лямбда байж гинэ. Тэгэх юм бол электроны жишүүрийн электроны масс нь m юм байна. Планкийн тогтмолыг h гэж тэгснэ. Тэгвэл k лямбдагаас яаж хамаарч илэрхийлэгдэх вэ гэж асуусан юм байна. За энэ дэр болохоор яхин дэлгэний урт жоохоо дэлгэний уртаараа байжийг кинетик энерги электроны масс планкийн тогтмолоор гараад ирсэн байна. Планкийн тогтмол h гэдэг өгсөн байгаа тийм үү. Тэгэнгүүт эндээс асуухтаа болохоор k гэдэг кинетик энерги байгаа тийм. Электроны кинетик энерги нь k байгаа. Тэгэх юм бол энэ лямбдагаас яаж илэрхийлэгдэх вэ гэдэг доор нь болохоор за масстай тэгээд лямбдатай тэгэнгүүт энэ планкийн тогтмолтой тийм үү. Масс нь килограммаар байгаа. Энэ лямбда дэлгэний урт болохоор тэдэн метр ч гэдэг юм уу тийм. Тэгээ h нь болохоор планкийн тогтмол байгаа. Тэгэнгүүт эдрийг хооронд нь хөгжиж хувааж байгаа л кинетик энерги буюу яхаа joule гэсэн нэгж гарах гэдэг шүү дээ. Энэ зүгээр нэгжээс нь хөгөөд амархан гарч болох. Тэгвэл E тэнцүү H мэгчүү. Энэ болохоор нэг фотоны энерги гэдэг тийм. Гэрэл ингээд явж илаа гэж бодоход энэ чинь дэлгэний уртыг нь л мэдэн шүү дээ. Дэлгэний уртыг нь болохоор шууд хэмжээд яхаа лямбда гэж олж болно. Тэгэд яхаа ямар ч дэлгэний хувьд болохоор V тэнцүү лямбда F байдаг тийм үү. Дэлгэний урт давтамж хурдтай тэнцүү хэвчээ. Гэрэл дээр бол одоо яхаа C тэнцүү лямбда F гэж тавьчих болно тийм. Гэрлийн уртаар авах юм чинь. Тэгэнгүүт V-ээс давтамжийг нь буцаад олчих юм бол яхаа нэг ишээ хувааж өгөөд C-г бахан лямбда гэж тавьчих болох. За энэ дээр болохоор гэсэн чинь нэг ширхэг фотоны тийм гэрлэгээ дэлгэн биш фотонтой одоо яхаа бахан бөөмүүд ингэж явж байгаа юм шиг бодох юм бол нэг ширхэг фотоны энерги юм байна гэж. Тэгж планкийн тогтмол гарч ирж байгаа. Энерги нь ямар байх вэ гэхээр H гэдэг планкийн тогтмол гэсэн тогтмол байгаа. Дараа нь нэг давтамжтай буюу H-ийг хэлээд байгаа тийм үү. Тэгвэл би эндээс шууд ингэж хэлж болох гэдэг байхгүй. Энэ энерги гэдэг чинь нэг чинь joule-аар байгаа зү тийм. Нөгөө талд нь болохоор H гэдэг планкийн тогтмол байна. Үжидэн давтамж гэдэг чинь болохоор нөгөө 1 ухаан секунд буюу герц гэсэн нэг жоо шүү дээ. Тэр эндээс H тэнцүү буцаад энэ дээр хуваагаа гомбол нөгөө шиг гараад үржих болно. Нөгөө планкийн тогтмолын нэг чинь болохоор ерөөсө joule-ыг үжидэн секунд гэсэн нэг чтэй юм биш үү. Тэ гэдгийг нь ашиглаад шууд эдгээр дээр нэг чиг нөхчтэй юм уу? Захын их төвтөр тийм үү? H квадрат хуваах нь 2m лямбда квадрат гэхээр дээдлийнх нь H нөгөө планкийн тогтмол чинь joule бүржитэн секунд гэсэн нэг чтэй болсон шүү дээ. Квадрат шүлгээр joule квадрат секунд квадрат тотал дээр болохоор масс байна. Килограмм бүржитэн лямбда квадрат. Лямбда чинь дэлгэний урт нь метр квадрат гэж байгаа тийм. За энэ дэр секунд дээрээ үржиж байгаа юм бол доороо орохоор хуваах болчихно тийм үү? Joule-ийн квадрат хуваах нь гэсэн килограмм метрийн квадрат хувахан секундын квадрат шүү дээ. Тэгээ би энийг болохоор юу хийчихв? Метрийг хувахан секунд гэснээр гадна квадратад тавьчихлаа. Тэгэх юм бол энэ чинь килограмм метрийг хувахан секунд квадрат чинь нөгөө манай mv квадратыг хувахан гэж болчих жоох байхгүй. Масс байна. Хурд байна. Хурдын квадрат байна. Тэгэхээр энэ чинь буцаад нөгөө энерги гардаг шүү дээ. Тэр энэ бол ингээд joule болчихно гэсэн үг. Joule-ийн квадратыг joule нуугаад харид нь болохоор joule гарч иж болж байна. Тэгэхээр нэг болохоор за яг юудсан энерги нэгж бас байж болж байна. K гарч иж магадгүй юм байна гэдээ бодчихъя. За хоёрыг нь харъя. Хоёр дээр нь болохоор бол яхаа лямбда квадрат бахан 2m h квадрат гэсэн юм шүү дээ. Тэгэхээр чинь би эндээс яхаа лямбдаг нь болохоор дээдл дээр метрийн квадраттай. Доотлол дээр болохоор килограмм байна. H маань яхаа joule хүчтэн секунд лөө. Joule-ыг хүчтэн секундын квадратаар. За энэ чинь болохоор энэ joule-ыг хүчтэн секундын квадрат байгаа юм бол дээшгээ орохоор метр квадрат хувахан секундын квадраттай дороо килограммтай тэгснээр joule-ийн квадрат болчих тийм. Дээдл тодлын дахиад килограмм дажгүй. Энэ дээр килограмм квадрат болгох юм бол дээдл дээрээ дахиад нэг joule болно шүү дээ тийм үү. Энэ нэг манай mv квадратыг ухаана хоёр кинетик энергийн хамаагаар. Тэгэх юм бол энэ чинь килограмм дээрээ joule болж орж энэ бол 1 хухан joule өчтөн килограмм квадрат гэсэн нэгчтэй байгаа байхгүй. Энэ чинь бол энерги болж чадахгүй шүү дээ. Энэ тэнцүү joule болж байгаа юм бол энэ чинь юу гэдэг joule-ыг өчтөн килограмм тэнцүү нэгжгүй юм гардаг юм шиг бодохгүй юм болчих тийм үү. Тэр энэ хоёр бол яасан ч хариу байж чадахгүй маань энэ одоо хэлээ нэгжүүдээр нь те нүжээр нь хөөд үзэхээр энэ болохоор энерги нэгж бол биш байна л гэж. За 3 дээр нь бол яах юм? m h квадрат хухан лямбда квадрат килограмм үржигдэн joule-ийн квадрат үржигдэн секундын квадрат доор нь 2 лямбда гэдэг метр квадрат маань тийм үү? Тэгээ энэ секунд квадрат үржиж байгаа юм бол доороо ороод хуваах болчихно гэдэг. Joule квадрат доороо метрийг хухан секундын квадрат нь тийм. Дахиад дээдл дотлоо килограммд өгөх юм бол килограмм квадрат joule-ийн квадрат доороо килограмм метрийг хухан секундын квадрат.
Энэ нөгөө m v квадрат гэдэг юм тий. Тэгээд энэ бол ингээд joule боллоо. Дээдлийнхаа 1 joule-тай устгаар килограмм квадрат joule-тай гэхээр энэ бас дахиад joule ингэж гарч ирж чадахгүй гэсэн үг тий. Энэ бол тэнцүү энерги байлаа гэж бодох юм бол чинь тэнцүү joule боллоо. Тэр килограмм квадрат бол яг ямар ч нэгж биш болно гэж бодохгүй зү. Тэгэхээр дөрөвдөр нь бас адилхан баг тий. Килограмм тэгээд яг лямбда маань болохоор метр квадратаар аюу. Доотлол дээр болохоор 2 квадрат гэхээр joule-ийн квадрат, секундын квадрат. Энэ дэр одоо ингээд метрийг хугаан секунд квадрат үржтэн килограмм гамчин joule болж шүү дээ. Joule хугаан joule-ийн квадрат. Хураад раад ч юм бол 1 хугаан joule. Энэ бас энерги нэгж биш юм байна л гэж. Ерөөсөө 3 4 жиш 2 жиш ерөөсөө нэг л ганцаараа энерги нэгжтэй юм шүү дээ. Бус нь ямар ч сонин илий балан нэгжүүд байгаа нь тэр ерөөс кинетик энергийг илэрхийлж чадахгүй. Манай асуулч өөр энэ K гэсэн байгаа шүү тийм үү? Кинетик энерги электроны вакуум дах кинетик энергийг K яг гэсэн байгаа юм чинь. K болохоор ямар нэгэн joule-оор гарч ирэх хэвээр. Тэгээ нэгжээр нөгөөж байгаа ингээ гараад ирлээ. За энэ бодлыг бодоход мэдчих хэвээр юм гэхээр юу гэсэн тийм үү? E тэнцүү H mu. Энэ mu-гээр чичж болно эсвэл H F-ээр чичж болно тий. Энэ болохоор нэг ширхэг фотоны энерги, нэг гэрлийн фотоны энерги юм байна гэж. А энэ дээр H нь болохоор энэ Планкийн тогтмол гэсэн нэг тийм тогтмол тоо явж байгаа. Энэ F маань болохоор гэрлийн маань давтамж нь байж байна тийм үү? За тэнгууд болохоор V тэнцүү лямбда F ямар ч дэлгөөний хувьд тий. Дэлгөөнд тарж байгаа хурд нь V гэрээ байж ин лямбда дэлгөөний хурд нь байж ин F нь болохоор дэлгөөний давтамж нь байж ин. А гэрлийн хувьд болохоор яг энэ V гээд өчөөд байх шаардлагагүй вакуум гэм бол шууд C тэнцүү лямбда F-ээр тавьчих болно тий. Гэрлийн хурдаараа явж ин лямбда дэлгөөний хурдтай F давтамжтай гэж. Гарчсан үгнүүд маань болохоор тий дэлгөөний урт кинетик энерги электроны масс Планкийн тогтмол байсан. Тэгэнгүүтээ ерөөсөө энэ ийм байдаг штэ гэдгийг нь ашиглаад яхын joule тэнцүү яхын Планкийн тогтмол нь тэгэнгүүтээ 1 хугаан секундын гэсэн нэртэй явах юм байна штэ. А ерөөсөө Планкийн тогтмол ч юм болохоор joule-ийг хүрсэн секунд гэсэн нэртэй байд юм байна штэ гэдгийг нь ашиглаад энэ ерөөс нэгжийг нь хөөсөр байгаа гараад ирлээ штэ. Тэгээ нэг тийм зүгээр юм байлаа. За нэг план байлаа. Баярлалаа баяртай дараа дахин олзъя.